За одоо та бүхэнд энэ удаагийн хичээлээр зүүн гарын барил буюу зүүн гарын хорнуудаар хэрхэн одоо жавхцсан дээр дарах вэ гэдэг талаар та бүхэн хичээл цаана. За мэдээж хэрэг бид нэг өмнө үздэг гар шулуун байх хэвээр. Ийм хэд ийм унцсан ийм биш. Гар шулуун. Одоо мишонк цогшоо юм шиг гэх юм уу тийм шулуун байх хэвээр. Ийм биш. Ийм шулуун. Тэгээд сугаа хэтгч авчихгүй. Одоо энэ хаваар болох сууг багас зэрэг одоо өргөж зайтай болж байна тийм ээ. Одоо энэ дээд өнгөж ярьдаг. Ээшээгээ толох юм бол суугаас холорч өгч юм тийм ээ. За ямар ч юм энэ хэсэг бол гэж шулуун байх нь. Нөгөө л одоо алдартай нөгөө өндөг атгах юм шиг тэр байрал хамгийн чухал. Хүний одоо төгөл рүү орч хүнч бай, хийлж хүнч бай бүгд одоо энэ гарын дугуй энэ байдлыг одоо байрлал одоо чухал гэж үздэг. Одоо ингэж одоо хүн бол тоглож байна. Яг нөгөө keyboard дээр бичиж байгаа юм шиг бид нар компьютер дээр бичдэг тийм ээ. Яг тэр хөдөлгөөн гэсэн үг байхгүй. Тэр хөдөлгөөн бол яадаг вэ гэхээр одоо энэ үеийнүүдээр хөдөлдөг тийм ээ. Тэр одоо энэ үеүүдэд хэдүүлээ хөдөлгөж одоо айлханд оруулна гэсэн үг. Одоо ингэ туршаад үзэх хэрэгтэй. За одоо тэгэхээр яаж тоглох юм бэ гэдэг чухал. Баруун гарны хувьд бол номны хувьд бол нөгөө дууралтыг одоо ерөөхдөө хариуцчихсан. Дуурах уу дуурахгүй гэдгийг хариуцчихсан. Зүүн гарны хувьд бол ямар их шиг дуурах юм бэ? Доо юу, рэ юу гэдгийг шийддэг гэсэн үг. Хаан зарснасаа шалтгаалж. За юун төрөнд хамгийн чухал зүйл эрхүү хуруу ба ишний энэ холбоос. Эрхүү хуруу бол иштэйгээ холбож өгч байгаа. Тэгээд дээшээ доошоо шөдөлнө. Та бүхэн төслөө хийгээд үзээрэй. Гарын бөөрхий дугуй ийм биш те. Яг ийм бөөрхий чигээр. Тэгээд эрхүү хуруу энэ иштэй бэлэгдэнэ гэсэн үг. Нөө суур одоо юу хвчлэх юм те. Хамгийн ингээд түшгэлж байгаа зүйл нь эрхүү хуруу гэсэн үг. За тэгээ энэ талаас та харуулдаг гэж энэ дээд хэсэг энэ гарын тойрог гэж ярьдаг бид нар. Ингэж тоглоод байдаг хүмүүс хамгийн их харагдав. Энэ бол хамгийн буруу. Энэ үеийнүүд гадагшаага байх хэрэгтэй. Гадагшаага. Тэгээд ингээд дараагийн хуруунууд нь налуу яг юм биш. Бас тэр налуу байгааз уршаа чиглэлсэн байдалтай. За энийг хэлүүлээд тэг байрлал гэж нэрлэе. Яагаад вэ гэхээр нэг сургууль дараагийн байгаа бэлдэх байрлал. Энэ эрхүү хурууны хувьд тодорхой ингээд газруудад энэ бол ингээд юу ах хэвээр. Хаа хамаагаас явахгүй энэ бол одоо бусдынхаа баримжааг өгж байгаа учраас эрхүү хуруу шилжихтэй их боломжтой. Зөв шилжих хэвээр. Одоо хэдүүл шилжиж үзээ л та. За 1-р зураас 2-р зураас 3 4 5 6 7. За буцаа 7 6 за 6 5-ын хооронд ч юм. Иймэрхүү байдлаар шилжиж явдаг. Тэгээд энэ дундаас хуруунууд нь дараад ноотнуудыг сонгоод явдаг гэсэн үг. За энэ шулуун байх хэрэгтэй гэдгийг анхаарлаа. Энэ алга нь бөөрхий байх хэрэгтэй гэдгийг хэдүүл анхаарлаа. Налуу байх хэрэгтэй гэдгийг анхаарлаа. Ингэж тохиолчлохгүй шүү. Энэ налуу байх хэрэгтэй. Эндээ дээрээ 2 хуруу, доороо 3 хуруу байх хэрэгтэй. Ийм байгаа. За одоо хэдүүлээ 1-р хуруу хэрхэн дарах вэ гэдгийг хэдүүлээ харъя. Тэг байрлалаас 1-р хуруу энэ хэсгээр. Тэгээ хумсаараа биш энэ хэсгээр. Ингэж налуу ийм биш. Иймэрхүү байлтай налуутай. За хажуугаар нь 2-р хуруу ингэж орж ирдэг гэсэн үг. Тэгээ 1-2 дугаар хурууны хувьд бол одоо энэ өндөг биш одоо яг энэ хумсны яг энэ хэсгээр хумс үеэрээ дунд хэсгээр ингэж зардаг. Ийм байх мал буруу болчих шин. Дараагийн хурууд дарах болж энэ налуу. 3 дугаар хуруу 4 дугаар хурууны хувьд өндгөөрөө дардаг. Ийм хөдөлгөөн байна. За энэ хооронд жишээ бид нөгөө энэ алга хөтлөхгүй зөвхөн хуруу явна. За ийм аргаар бас үүсэж болно. Та бүхэн бүх хуруудаа ингээ бүгдийг дарчих. 1-р хуруу хажуугаар нь 2 орж ирнэ. Ингэж дарах гэдэг шиг энэ хажуугаар энэ алуу. Энэ алттай шиг. 1 2 3 4 ингэ дарчлаа гэж үү тийм ээ. Эндээсээ бүгдийн баг зэрэг хагас сантиметр ч юм холтолчих. За энэ бол одоо тэг байрлалын зөв хэсэг гэсэн үг. Зөв байна гэсэн үг. Эндээсээ аль нэг хуруугаа явуулаад үзүүр шээ. Буцаалаа, дарлаа, буцаалаа. 3 дугаар хуруу дарлаа, буцаалаа, дарлаа, буцаалаа. 4 дарлаа, буцаалаа, дарлаа, буцаалаа. 1 дарлаа, буцаалаа. Иймэрхүү байдлаар. Одоо хуруудаа нэг нэгээр нь дааж үзсэн бол
яг энэ чигээр одоо гараа шилжүүлээд өөр нотнуудаар дараад үзэх хэрэгтэй өөр хоцроод дээр. Нарийн чавц руу орохдоо одоо хүмүүс энэ дэр хамгийн их алдаа гаргадаг юм шиг санагддаг. Ингэж гараараа ингэж дамж хараад байдаг. Энэ бол маш буруу. Зүгээр л хуруугаал явуулчих хэрэгтэй. Алга хөдлөхгүй. Нэг онцлог нь 4-р хуруу нарийн чавцсан дээр дарахдаа энэ бүдүүн чавцнаа доогоор орж дарадаг байгаа шүү. Энэ л одоо ганц ялгаа. Бус нь бол яг хэвээр. За та бүхэн нэг зүйл анзаарсан байж магадгүй. Миний энэ 3-4-р хуруу гэж нэрлэдэг байгаа тийм ээ. 7-р хурууга 1 гэд 1 2 3 4. 3-4-р хурууны хүмүүс баг зэрэг ургасан байгаа. Энэ ял ямар ч таа нэхэр одоо ингэж одоо халтрахгүй тулж энэ тулд энэ хумсаараа хашиж өгöd байгаа гэсэн үг. Энийг бол баг зэрэг ургалахад бол одоо баг миний хүмүүс баг одоо ихтэж байна гэж үзчихвэл арай урт байна гэж үзчихвэл. Ингээ хэдүүлээ зураасны харалтаа эсвэл энэ хол зайтай зураасны дунд дараа ингээ яваад байна гэсэн үг. За дасгалууд байгаа. 1-3 дугаар хурууг хашиж хөдөлгөөс сурах хэрэгтэй. Налуу байдлаа хадгална. Тэгээд 2-4 1 2 2 3 3 4 шүү дээ. Иймэрхүү байдлаар та бүхэн хувьдаа ингэ дасгал хийгээд одоо яаж хөдлөж байгааг тэгээс ойлгох хэрэгтэй. Энэ гарын барилыг та бүхэн яг зөв байлгах хэрэгтэй шүү. За 100 гарын барилын хувьд бол ийм байна. Өөр одоо яриаг зүйл бол нэг хатруулдаг баг тийм ээ. За энэ барил гэдэг зүйлийг хэдүүлээ байн анхаарна. Одоо суудл одоо эхний 3 сар тоглож байгаа хүн бол одоо суу болгондоо хөгжин барих болгондоо энэ суудл баруун гар зүүн гар ямар байх хэвээр вэ гэдгийг байн бодож хянаж болов толин тарж ингэж бэлтэж явах хэвээр. Тэгээ одоо шилдэг мөрөө орчтой мөрөө ор имжлэгүүд бол ингээд YouTube пэйжд учраас тэдрийг бас хараад яаж тооч гэдгийг сайн хараад нөө төсөөллөө бий болох хэрэгтэй. За ингээд өнөөдрийн маань хичээл үгээр өндөрлж байна. Баярлалаа.